Сайн бацхан үзэгчдээ өндөр хам мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ хүрэхэд бэлэн болоод байна. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн 79 дугаар байрны 4 давхарт нэмэлтээр мансаарт баригдсан. Барилга чанаргүй баригдсанаас болж 12 айлуур хохирч эрүүл аюулгүй амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа талаар бид сурвалжлалаа. Таны харж байгаа энэ барилга бол угтаа бол 3 давхар боловч нэмэлтээр 1 давхрыг нэмж барьж 4 давхар болгосон байдаг. Гэвч ашиглалтанд орох цагаас эхлэн асуудал дагуулж анх барьж байсан Эрдэнэ төм компани орсоргүй алга болсон. Дахин аймагаас мөнгө нэмж орон нутгийн Жошт компаниар бариулахар болж эхэлсэн боловч эцсийн үр дүндээ чанаргүй хүн амьдрах боломжгүй. Барилгын чанар стандарт норм дүрм журм алдагдсан гэд асуудал араараасаа хүрсээр 2022 онтой золгож байна. Тус барилгад 6 дахь жилдээ амьдарч байгаа чигжид болон соёл эрдэнээр хөөцөлдөж засвар хийлгэх талаар аймаг орон нутгийн удирдлагууд уулзалтыг хийсэн ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа энхүү илэрхийлж байна. За энэ стадисын дээр өргөцөд хийсэн барилга бол за оны марчаад Эрдэнэ төм гэдэг компани анх их л үүслийн нь тавьсан юм. Тэгээд энэ дуусгалгүй байж одоо тэр хүн одоо алга болоод эрүүл сурвалж болоод цагтаа сэргээлгээр явдгаа хөөцөлж атраад тэгээд байж байсан. Тэгээд дуусгана гэдэг нэг 2-3 хүн атарсан. Тэр нь дуусах чадлагүй ингээд хамгийн тоногдсон тэгээд дуулсан. Тэгээд яваад гисэн. Тэгээд эзэнгүй байж энэ Жойст компани давааж гэдэг хүн хийж гүйцэтгэхэр боллоо, дуусгахаар боллоо гэж ярьж байсан. Тэгээд хийсэн. Тэгээд баахан л одоо зардал чирэгдэл болоод гэрэл захилгасан болсон юм болоод энийг юунд нь Боско маягийн тийм төмөр хийх хэрэгтэй байсан юм лээ. Тэрийн давааж бүгдийг аваа хийчихсэн. Тэгээд яг дуусгасан. Одоо энэ сүүлийн үед одоо энэ даваажийг барь дуусны дараа миний өрөөний байрны нэг өрөөний дээвэр цөмрөөд тэгээд надыг дараад миний дээрээ сууж ирсэн би дээвэртээ дарагдсан хүний нэг л дээ. Одоогийн яг нөхцөл байдал гэх юм бол цагаан сарын үеэр яг дээврээс мань ус гоождөг. Би өөрөө бас нөхцөл байдал нь ямар байдгийг гэж бодоод энэ одоо хойдлаасаа 2 дахь орцны дээгүүр нэг ганцхан ордог тэм 60 дахны нүхтэй тэнэгэр орж үдсэн. Тэгээд айгуу тэм нэг ийм нарийнхан нэг 10 санжийн өргөнтэй тийм төмрүүд байдаг юм лээ. Тэн дээгүүр нь гიშгэж явж тэр мөсийг авдаг юм билээ. Тэгээд нөгөө цан нь дээврийн дулаан алдагдал ихтэй учраас цан нь өвөл болохоор хуримтлагдаад тэгээд хавар болоод нөгөө уран дулаан болоод ирэнгүүт доошоо гоождөг. Манай хувьд бол хамгийн урдлын орцны 3 өрөөг худалдаж авсан. Манайх бол 16-аас доош насны бага насны 3 хүүхэдтэй. Тэгээд бохор бол маш их хэмжээгээр үнэртдэг. Тэгээд одоо бол одоогийн байдлаар бол дээвэр нь мөөгөнцөрдсөн. Галтгоондоо энэ нөгөө дээвэр нь болохоор нөгөө гипсэн хавтантай учраас ус их гоожохоор доошоо цөмөрч ордог. Тэгээд нэг цөмөрч ороод бид нэр энэ 12 сар тэр цөмөрснөө нэг янзалсан. Тэгээ одоогийн байдлаар бол ерөөсө замаас хүмүүс татаагүй тэр чигээрээ байгаа. Тэгээд бага насны хүүхэд одоо би 2021 онд 20 онд өргөдөл өгтөө энэ Сталисын мансартны айл өрхүүдээр явж бүгдээр нь гарын үсэг зурулж авсан байгаа. Тэгэхэд бол дандаа бага насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд амьдрдаг нь харагдсан байгаа. Тийм учраас одоо ингээд байнга ингээ өвөл болохоор бохор үнэртдэг, зам болохоор ус гоождөг, борооны тусаал гоождөг. Бас тэгээд юунаасаа одоо энэ нөгөө агааржуултынхаа нойлынхаа өрөөнд агааржуултынхаа хоолыг дагж ус гоождөг нөхцөл байдал бол ийм л байдаг. Тэгээд ер нь бол одоо энэ барилгын одоо ашиглалтанд ороход тийм ээ авдаг энэ мэрэгжлийн хяналтын байгууллага, барилга хот байгуулалтын яам барилгыг бас чанартай хүлээж авч ингэж байгаа чи гэж хэлмээр байна. Тэгээд ард иргэд бол ер нь бол ингээд яг нөхцөл байдал бол ингээд өргөдөл өгөхөд бол за одоо ингээд заснаа ингээд очиод одоо ингээд ажлын хэсэг гаргаад ингээд үзүүлж харуулнаа янзлуулнаа л гэж тэгдэг. Тэгээд одоо 17 оноос хойш одоо 20 он 21 онд өргөдөл өгөхөд бол тэр бол одоо болтол шийдэгдээгүй. Яг одоо тэр одоо дарга нар маань нөхцөл байдал дээр ирээд өөрсдөө бас энийг ингээд үзэж харж яасан дүн шинжилгээ хийсэн юм бол байхгүй л байгаа. Хэрлэн суманд хийгдэж байсан хамгийн анхны мансаартай барилга боловч анхны гих барилга асуудалд дагуулж байгаа нь харамсалтай. Барилга болж байгаа компаниудын сэтгэл дутсан, хүлээж авч байгаа комиссийн гишүүдийн ажлын хариуцлагагүй байдал орон нутгийн удирдлагуудын хичээл зүтгэлгээд олон хүний сэтгэл дутсан зүйлийн горыг энэхүү 12 өрх өнөөдөр өөрч явна. Оршин суугчдын төлөөлөл гомдол гаргаж үеийн удирдлагуудад ханддагч дөрвтэй шийдвэр өгөөгүүд тэд энэхүү хариулт хэлж байна. Энэ аймгийн удирдлагууд ер нь олон удаа хэлсэн. Ер нь жилдээ нэг тэгээд хариу өгтөө бол тийм нэг сэтгэл төгшөөс нэг юм барилга байдаг юм аа л гэж өнгөрөөдөг. Өөр ямар ч арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил Хэрлэн сумын
засаг дарга, аймгийн дарга Идэр Баттар хоёрт орсон, иргэдийн хурлын даргатай орсон, өргөдлөө бичээд өг гэсэн. Иргэдийн хурлын даргад нь өргөдлөө өгсөн, аймгийн даргад нь өргөдлөө өгсөн. Хэрлэн сумын засаг даргад өргөдлөө өгсөн. За иргэдийн хэрлэн сумын дарга ямар хариу өгсөн бэ гэхээр төсөв цуцаа 200-аад сая төгрөг гэсэн байхаа. 260 хэлэг байхаа. Төсөв цуцаа одоо заснаа гэсэн. Одоо тэгээд засгийн байхдаа намар хараад л байсан байдгүй. За энэ бороо татхыг хүлээж байгаа байхдаа гэж бодоод л байсан бас байдгүй. Ингээд өвөл боллоо байхгүй. Тэгээд дамаг сураг сонсч байсан чинь одоо тэгэдхийн одоо дээврийн гавтгаа болгоод дулаалга хийх юм гинэ энийг. Гэт нэг тийм яриа сонссон. Тэгсээ энэ сөөхөн дарга байсан багсарж яв. Хөөе наад барилга чинь мөнгө ер нь байхгүй болчих байгаа юм биш үү? Өөр барилгаар засварт игдсэн юм байна штэ. Энийг ахад хөөцөлдүүл яасан бай чи сайн хөөцөлдөг хүн гэж наад ингэж ярьж ирсэн. Үгүй элгүй дээ нэгэн тусгацсан мөнгийг энийг засна гэдэг төсөв тусгацсан мөнгийг өөр юм зарцуулна гэж яаж байдгийг. Айдаа мэдэхгүй за лавлаар гэдэг. Тэгээд сөөхөн дарга сожигдсан нэг хин дарга болсон хин даргад одоо бас ярьсан хэлсэн. Өргөдлөө өгсөн. Тэгээ энэ маань одоо хөөцөлдсөн явсан. Тэгээд бас тодорхой үр дүн түрээгүй. Ингээд ерөнхийдөө хайхрамж муутай нэг юм одоо шоптер гэдэг юм одоо сүүлийн юугаар тийм барилгад болж хуураад байгаа юм. Ажлын хэсэг томилоод өгөөч. Ажлын хэсэг томилоод энийг бүр эхнээс нь яг хин хизээ хэдэн төгрөг хинээс аваад яаж барьсан, ямар хөрөнгө мөнгө оруулсан. Тэр хэдэн төгрөг аваад хэдэн төгрөгөөр энийг барьсан. Дараагийнхан дээр 80 сая төгрөгийн хүн бас хэдэн төгрөг барьж яасан. Тэгээ энэ стандартын шаардлага хангах юм уу гүм үү? Эдний сайхан тогтоогоод ингээд хэн хүлээж авсан энийг тогтоогоод ингээд өгөх юм бол углуулагч гараад улсын төсвөөс магадгүй бид хөрөнгө гаргахгүйгээр асуудлыг шийдэж болох юм биш үү гэдэг өнцгөөс нь би хандсан. Гэсэн чинь одоо хүртэл хариулаагүй яг тэр сүүлд ирсэн лайв нэвтрүүлэг дээр 2 удаа 3 удаа засвар хийсэн. Тэгээ одоо энэ 22 оны улсын төсвөд ч байхгүй юм ярьж илээ. Уг нь бол тэр нэгждгөө ярьж байгаагаар энэ шүрэн цэцэг дарга сумын цэцэг дарга бол улсын төсвөд оруулаад ер нь улсын төсвөд жил болгон энэ айл байр орон сууц руугаа хандаж юм хийдэг л дээ. Тэнд одоо сая их 6 байрны дээвэр засварлсан бас мэдээдгүй юм хийж байгаа. Тэнд нь ороод хийчих юм болов гэж бид хараад лсэн бас өсөлтөө өгсөн. Жил болгон бид нөгөө нэг өндөр үнийн өртөгтэй байрууд ийм засвар их шаардлагатай байна гэдэг саналаа юундаа өгдөг, орон нутгтаа өгдөг. Тэр маань орон нутгийн захиргаа хүлээж аваад ханддаг. Тэгэхээр энэ жил бол ерөөсө 21 онд ороогүй. Тэгсэн чинь одоо саяны эдрээ дарга ярьж байгаагаас 22 онд ороогүй юм шиг ярьж илээ. Тэгэхээр одоо энэ байр чинь дахиад 23 орт хүлээгдэх юм уу? Яах юм? Заавал улсын төсөв бид нар харах ёстой юм уу? Үгүй л өмнөөс нь эхлээ тэрийг үзэж хараад энэ буруутай яасан тэрийг үзэж хараа явж игэл магадгүй улсын төсөв гэхгүйгээр бид бас буруутай үнийг олоод энэ хүмүүсийн охирол гомдлыг гаргачих болох юм болоо гэдэг талаас нь хөөцөлтөөд бид нар ингэж л явж байгаа. 2021 онд орон нутгийн төсвүүдэд дээврийг нь засах хөрөнгө суусан боловч төсөв өөр газар зарцуулагдсан уу сураггүй болжээ. 2020 оны төсөвд хөрөнгө суугдаагүй байгааг албаныхан хэлж байна. За тэгээ барилгын тухай хуулиараа 3 жилдээ л одоо тухайн барилгын компани хариуцаал явдаг. За тэрнээс хойш бол иргэд олон нийт өөрсдөө хариуцдаг юм л одоо заалттай байж штэ. Тэгээд энэ компанийн тэ хариуцах хугацаа юмнууд нь өнгөрцөн. Тэгээ яг энэ гүйцэтгэл хийж явах үед тэр компани баг өөрөө дампуураад алга болсон. Тэгээд тухайн үед аймгийн төсвөөс 80 сая төгрөг гаргаж 2012-аас 16 оны юм ярьж шүү. 80 сая төгрөг гаргаж нэг байшин төрхтэй болгосон байхгүй юу. Тэгээд олон хүмүүс захиалга өгөөд орцсон. За тэгээ одоо ямар хөө байдалтай байгаа вэ гэхээр нөгөө цан чиг одоо тэгэл холилдол тэр дээврийнх нь одоо таасных нь ийм одоо хавтангууд нь тэр чигээрээ нурж ундаг захилгааны хувьд нэлээд одоо тийм хороотог юмнуудтай гэдэг. За тэгээ агааржуулалтын систем их хэцүү болсон. Хуучин одоо энэ 3 давхурт байгаа айлуудын агааржуулалтыг нь тодорхой юугаар ингээд бүглээ хийцэн. Тэрнээсээ болоод чиг юмнууд их үнэртдэг болцсон. Тэгээ ганц одоо нэг буруу өргөтгөл барьснаас ахуулаад тэгээд тэр одоо 3 давхар байшин тэр чигээр нь хүнд байдалд оролцол юм л зүйл л дээ. Тэгээ яг олон удаа намайг аймгийн даргаар ажиллаж явах үед 3-4 хүн одоо төлөөлөл орж иж уулзсан юм. Хүсэлтээ илэрхийлсэн. За тэгээ холбогдох байгууллагууд нь бас энийг одоо яаж шийдэх юм бэ гэдэг дээр бас тухайн үед гээд ингээд танилцуулж ирсэн. Тэгээ тэндээс ямар хариу ирдэг вэхээр тухайн үед улсын комисс нь авцсан. Тэгээд иргэд өөрсдөө хороо суудсан. За одоо ингээд энэ байшиг барихад иргэд өөрсдөө засварлах нэг гаргалгаа эсвэл одоо тэгээд бид нэг байшингийн орц дээвэр
одоо юмнуудыг бас заслаа шүү дээ. Тэр маягаар нэг засч болно гэж. А тэгээ засъя гэхэд энэ байшин баг дээврийг нь бүтэн хуулж ийж буулгаж ийж баг эргээд засах гэж баг л одоо баг дахин шинээр барих хэмжээний. Тэгээ эн чинь өөрөө тэгээд нөгөө эргээд төсөвдөр бол тийм болцоо гарч ирэхгүй л өдийг хүрчээд байгаа эдэлтэй. Тэгэхээр ер нь бол яг зүгээр цаашдаа бол энэ байрыг энэ 20 айлыг одоо яаж охиролгүй болгох уу гэдэг дээр орон нутгийн удирдлагууд бас нэлээд сайн маневр хийх хэрэгтэй болж байгаа юм л да. Монгол Улсын үндсэн хуульд эргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж заасан байдаг ч өнөөдөр 12 өрх түүний цаана бага насны хүүхдүүд өндөр настангуудын эрх ашиг хөндөгдсөөр байна. Барилга барьж байгаа компаниуд чанаргүй ажлаа гүйцэтгэх, хүлээж авч байгаа орон нутгийн комисс ажлыг нэгтлэн шалгаж авдаггүй. Оршин суугчид олон жил амьдрах байраа сайтар судалж чанар аюулгүй байдлыг хангаж авах тал дээр аливаа зүйл хянар хандрах хэрэгтэй байгааг энэ жишээ харуулж байгаамаа. Орон нутгийн удирдлагууд тус барилгын өргөтгөлийг засварлах ажлыг төсөвтөр суулгаж нэн даруйхан эхлүүлэх хэрэгтэй байгааг энэ тонцлох нь хэрэгтэй юмаа. Монгол Улсын хэмжээнд COVID-19 өвчлөл шинэ он гарснаар эрс нэмэгдэж эхэлсэн. Тэгвэл Хинтээ аймагт өнөөдрийн байдлаар 777 тохиол бүртгэгдсэн байна. Мөн өвчлөл ихсэж байгаатай холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ нөөц хэр явагдаж байгаа талаар бид тодрууллаа. Сүүлийн 24 цагт аймгийн нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лаборатори 144 фисаар шинжилгээ хийгдснээс 63 тохиол батлагдсан бол төрөвчлсөн шинжилгээ 176 хийгснээс 86 тохиолдолд батлагдаад байгаа юм. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын 44 иргэнээс шинжилгээ авахар хариу арга хэмжээний баг ажиллаж 39 цорцыг цуглуулan аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлт өгсөн байна. За ер нь ковидын нөхцөл байдлыг та бүхэндээ хүргэе. За ер нь яг өчигдрийн байдлаар хэд бас шинжилгээний талаар тавьж хэлье. 144 PCR-ын шинжилгээнээс бол 63 эрэг тохиолдол батлагдлаа. Тэгэхээр бас ковидын тархалт бол өндөр байна гэж үзэж байгаа. Ер нь аймгийн хэмжээгээр өнөөдрийн байдлаар бол 209 хүн эмчилүүлж байгаа. Ялангуяа манай халдвартын засаг дээр бол ачаал ихтэй 69 өвчтөн байгаа. Ер нь бол одоо халдвартын засаг маань бол 40 хүний нормтой. Ингээд бид одоо коридорт нүр дээр бол өвчтнө аваад ингээд үйлчлүүлэгчийг аль болох хүндрэлээс сэргийлжүүл ингээд эмчилгээ үргэлжлэж байна. Мөн бас уламжлалт хандгаа ухааны эмнэлэг дээр бол бас хүүхдийн сувил дээр бол бас ковидын эмнэлэг дэлгэсэн. Энд бол бас 25 өвчтөн байгаа. Өвчтнүүд халтангаар бас гайгүй 3 хүнд хүнтэй бас нь бол одоо хүнд өвтөр ингээд эмчилгэж байна. Аймгийн хэмжээгээр нийт одоо сум тосгоноор ингээд ангилж үтэх юм бол хэрлэн сум дээр хамгийн их одоо 390 тохиолдол. Нийт одоогийн батлагдсан ковид бол 777 ковид бол энэ он гарсаар бол батлагдаад байна. Ингээд сумдаар нь ангилж үтэхлээр Батнар сум дээр 1, Бачрээд дээр 26, Баян Адраг дээр 2, Баян Мөнх 18, Баян Хотог 11, Биндэр 31, Борон дээр 57, Бэрх 33 гих жишээний хамгийн одоо бас анхаарал татчих 3 сум бол байгаа. Хэрлэн сум, Дадал, Борон өндөр 3 бол бас хүн амын ачаал тооноос чамаараад юм уу? Өвчлөлийн тоо бас бусад сумдууд бол харьцангуйгаар бол тохиолдлын тоо их байна. Мөн 4 өрхийн эрүүл мэндийн төв дээр бол бас нэг нь Борон өдрийн тэгтүүлэнд өрхийн эрүүл мэндийн төв, аймгийнхаа төв дээр бол 3 өрхийн эрүүл мэндийн төв ирэмлэн ангилтыг бол хийж байгаа. Ер нь өдөртөө энэ 60 гаруй тохиолдол ингээд илрээд байгаа. Гэхдээ эмнэлэг твж байгаа тохиолдол нэг 10 орчим хүн байна. Тэгэхээр ирэмблэн ангилтыг манай өрхийн эрүүл мэндийн төв эмчигээд дээр мөн аймгийн нэгдсэн эмнэлэг дээр бас нарийн мэргэжлийн эмчээр бол ирэмблэн ангилт хийгээд ингээд үйлчлүүлэгчийг авч байгаа. Мөн өчигдрөөс аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ковидын тусдаа амбулатор халдвартын эмч, оюун эмч бас ажиллаж байгаа. Тийм учраас бол одоо ковидын с ิจ гтэй үйлчлүүлэгч ирэх юм бол аймгийн нэгдсэн эмнэлэг дээр халдвартын маань эмч, оюун эмч бас дан ковидын амбулаторыг үзлэг шинжилгээ хийж байгаа. Хамгийн гол юм бол бид бүхэн бас яг Улаанбаатар хот руу бол энэ сартын шинжилгээ халдварт өвчин судлал нэмэлт 10 сартыг явуулсан. Энэ бол одоо омикроны с ิจ гтэй байна гэдэг нь бол гарсаа. Тийм учраас бол ер нь Хинтээ аймагт тархаж байгаа, энэ Монгол орнд тархаж байгаа байдал та бүхэн мэдж байгаа. Хэвлэл мэдээлэл эрүүл мэндийн яамнаас бол энэ 70% нь бол омикроны дэгдэлт байна гэж үзэж байгаа. Энэ 4 дахь давлгаа бол гэж үзэж байгаа. Хартангугаар харин хүүхдүүд бол бас хөнгөн хэлбэрээр бол тусч байна. Мөн вакцинжуулалттай холбоотой товч мэдээлэл.
За ер нь вакциныг бол 3 дугаар тун 4 дугаар тунг бол бас үргэлжлүүлэлт хийж байгаа. За сая дгээр энгийн тохиолдлоор би энэ халдвар төвчөнд тасаг дээр Улаанбаатарт ажилласан нэг тэмдгийн дарагтайгаа. Тэгэд 57 өвчтөн хэвтэж байгаа. 3 дугаар тун тарамгт ерөөсөө 9 хүн. За бусд нь дандаа ерөөс 2 тун 1 тунт. Тэгэхээр үнэхээр гэтэл нөгөө 9 үйлчлүүлэгч маань өндөр настай хавсарсан эмэгтэй байгаа. Тэгтээ хөнгө. Харин нөгөө 2 тунтай улсууд бас хавсарсан эмэгтэй улсууд амьсгаадсан, ачаал өгсөн, халуурсан, толгой тархин өвдсөн өөр шаналга ихтэй. Тийм учраас энэ олон улсын төвшөнд дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон нотлогоон суйларч ижил ард түмний халдвар төвчний хамгийн дэгдэлтийн бууруулдаг нэг арга бол энэ вакцинжуулалт байхгүй. Тэгээ энэ вакцинжуулалтанд бол бас Хинтээ аймаг бол бас нийт ард иргэд дээр 49.2% байгаа. За уул нь бол 50%-аас дээш хамруул гэж бол засгийн газраас бол шийдвэр ирсэн. Тэгээд бас ард иргэд маань энэ 3 дахь тун болон 4 дахь тунд бол вакцинд бас өргөн хамрагдахыг бол уриалж байгаа маа. Үнэхээр 4 дахь тунгийг бол одоо 1 сарын 9-өөс бол манай аймагт эхэлсэн. За одоогийн байдлаар 223 үйлчлүүлэгч бол бас 4 дахь тунг бол хийж байгаа. 4 дахь тун бол сайн дурын үндсэндээ мөн одоо вакцины хоорондын зайн бол 3 дахь тунг авснаас хойш 90 хоногийн дараа бол хийж байгаа. Тэгэхдээ мөн одоо ковидын халдвар авснаас хойш бол бас 21 хоногийн дараа бол өөрөө хөсөд бас хийж болно. Тийм учраас бол вакцины нөөц бол бас манай аймагт бол 2 төрлийн вакцины нөөц хангалттай байгаа. Мөн COVID-19-тэй холбоотойгоор улс болоод орон нутаг бүр өөрийн нөхцөл байдлыг үнэлж учирч болох хүндрэл тодорхой бэлтгэлтэй байх нь чухал байдаг. COVID-19 өвчлөлийн хүндрэл, нас баралтны эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадал, бэлэн байдал, эмч мэрэгчлэлтний хүрэлцээ, хэвтийн эмчлүүлэгчдийн орны нөөцөд олон хүчин зүйлээс шалтгаалan ихсдэг. Тэгвэл Хинтээ аймгийн хувьд эмнэлгийн туслан үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмж, орны зохицуулт хэрхэн явагдаж, хэр хүрэлцээтэй байгаа талаар тодорхойллоо. Яг нь ер нь эм тарианы хувьд тоног төхөөрөмжийн хувьд бол манайх бас боломжийн байгаа. Ер нь хүчил төрөгч төрүүлэгч бол хангалттай аймгийн онцгой комисс болон эрүүл мэндийн яамнууд бол бүх эрүүл мэндийн байгууллагуудтай бол нийлүүлсэн. Харин зүгээр хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр бол энэ 22 оны эхний улиралд болон багтаж ашиглалтанд орох ёстой. За энэ 21 оны 4-р улирал дээр бол суурийн тавиад явсан. Тэгээд энэ одоо 1-р улиралд ашиглалтанд орох байхаа гэж бодож байгаа. Энэ хил гайлтай холбоотой тоног төхөөрөмж нь бол урд дээр хүлээгдэж байгаа гэж байна. Тэгэхээр хэрвээ хүчил төрөгчийн үйлдвэр бол ашиглалтанд орчих юм бол бас хүчил төрөгчийн хэрэгтэйг бол шууд одоо бид хүн өөртөө хямдруулах болон яралтай тусламжийн өрөөнүүдэд шууд хэрэглээд байх. Мөн одоо сумын эрүүл мэндийн төвөддөө бас боллооныг тэнгэлж өгөөд байх ийм боломж бол бас харагдаж байгаа. Хинтээ аймагт өнгөрсөн 2021 оны 4-р улиралд хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн суурь тавигдсан. Удахгүй энэ онд ашиглалтанд орох юм байна. Бэсрэг үйлдвэрийн цагт 12 м3 хүчил төрөгч үйлдвэрлэж 12 цагт 24 ширхэг баллооны цэнэглэх хүчин чадалтай. Ингэснээр цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүчил төрөгчийн бэлэн байдлыг хангаж нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах давуу талтай байна. Өргөжлүүлэн Хинтээ аймгийн 5 хоногийн цаг агаарын мэдээг хүлээн авна.
Мэдээллийн хөтөлбөртэй хамтайсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээллийн хөтөлбөрөөр иргэн уулзцай. Үргэлжлүүлэн өнөр хампирээ хүл авна уу.